Хөргөл сервис нь анх 2000 онд гэр ахуйн хөргөц засварын чиглэлээр үйл ажиллагаа хийж явж исэн. Одоо 2022 онд болохоор агаржуулалт болон хөргөлтийн бүхэл тоног төхөөрөмжийг нийлүүлэлтээр ухсралтаар ажиллаж байгаа. За манайхаас баримталж байгаа хэдэн гол шалтгаанууд байгаа. Энэ нь болохоор байгаль орчин, хүний эрүүл мэнд, за тэгээ эрчим хүчний хэмнэлт болон гол нь үйлчлүүлэгч хэрэглэгчтэй үний зөв дүнтэй баталгаатай юмыг бид нар нийлүүлж байгаа. За манай компани, манай байгууллагаас хэрэгжүүлсэн төслүүд болохоор Нүбэ буюу шинэ хэсэг онгоцны буудлын агаржуулалтын тоног төхөөрөмж, E-Mart-ийн бүх төслүүдийг хийж гүйцэтгэсэн. Тэгээд агаржуулалтын хоолн дээр ISO 9001 стандартыг тогтоож бий болгосон. Гэрээ компани аль биесний төлөөлөгч болж өдөө хүртэл үйл ажиллагаа явуулж ирсээр байна. За манайх 2009 оноос хойш R22 хөрөх бодисыг ашиглаж эхэлсэн. За энэ болохоор тоног төхөөрөмжтөө дагалдаж ирж ашиглагдаж байгаа. За R22-ийн үзүүлэлт нь юу вэ гэвэл R22 нь зонд нөлөөлөх чадвар, дэлхийн дулаалд нөлөөлөх чадвараар бусад хөрөх бодисыг бол хамаагүй илүү өндөр байсан. Тийм учраас дэлхийн нийтрээ R22 гэдэг хөрөх бодисоос татгалзаж эхэлсэн байгаа. Яг одоо манай нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийн хувьд болохоор дандаа бид нар R32-ыг ашиглаж оруулж ирж байгаа. Энэ нь болохоор эдийн засгийн хувьд цаашлаа тоног төхөөрөмжөнд дооч гэсэн давуу талтай. Цаашлаад хэрэглэгчдэр ерөнхийдөө гадна температурын гадаа хэр хүйтэн байх хамааралгүй үедээ хүссэн үедээ халуун хүйтнээр ашиглах, кондишн ашиглах боломжтой тийм давуу талууд гарч ирж байгаа. R32 нь болохоор 410-тай харьцуулахад 20%-аар бага хөргөлтийн бодис тоног төхөөрөмжөнд ордог. Тийм ч учраас дахин боловсруулах дан бодис учраас ямар ч асуудалгүй. 410 маань болохоор R32, R125-ын нийлбэр 50-50% бодис учраас нарийн ширийн яг цэнэглэхийн үүднээс би R32-ын хэдэн хэдэн хувьтай одоо яг тэр системд байгаа, 125-нд хэдэн хувьтай тэр системд байгаа мэдэхгүй. Тийм дахин бүгдийг юулж авалт хийж дахиад шинээр цэнэглэх. Тийм юм санхүүгийнж болон эдийн засгийн хувьд ингээд нэг асуудалтай байдаг учраас 32 руу шилжих нь хамгийн зөв зохистой шийдвэр юм гэж би бол бодож байгаа. За түрүү хэлсэнчлэн R410 маань 50-50% холцтой. Тэр дотроо R32 болон R125-ын холцтой байдаг учраас дахин цэнэглэх, сэргээн явуулахад хүндрэлтэй яг. За ингээд манай жижиг системд тааруулах гадна моторууд, компрессор конденсаторын агрегатууд байна. За энэ ч болохоор ингээд гадна компрессор конденсаторын Грей компани хамгийн том тоног төхөөрөмж байна. За манай энэ хөргөл сервис компани Азааны үндэсний албанаас зохион байгуулж байгаа сургалт семинаруудад тогтмол ажилчдаа амруулдаг бөгөөд үүнд хамрагдсанаар одоо шинээр гарч байгаа хөргөх бодисуудтай харьцах, тэдгээрийг одоо Монгол улсад нэвтрүүлж байгаа учраас тэднэрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой мэдээллүүдийг олж авч байгаа энэ сургалтанд сууснаар энэ сургалтын гол зорилго нь болохоор одоо энэ дэлхийн дулаалал болж байгаатай холбогдуулан хуучин одоо хэрэгжилж исэн R22 болон R410 хөрөх бодисуудыг хэрэглээнээс ер нь гаргах болж байгаа учраас шинээр нэвтэрж байгаа R32, R209 гэсэн пиронуудыг ашиглах талаар сургалтанд сууж мэдээлэл олж авсан.